үзэгч та бүхнийг миний бие даасан саруул талын өглөө нэртэй уран бүтээлийн үслэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Үслэнгийн нээлт 2014 оны 9 сарын 9-ний 18 цагт Blue Moon Art Gallery-нд болно. Үслэнгийн нээлтийг маань TM телевиз, таны мэдхүйн телевиз шууд дамжуулан хүргэж байгаа. Тийм учраас үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үслэн маань 9 сарын 9-ноос 18-ны хооронд үргэлжлэн гарна. Та бүхнийг мордын сатахыг урьж байна. Тэгэхээр үзэгч та бүхний саяны үтсэн ярилцлагаар уран бүтээлч бидний уран бүтээл зураач та гэсэн 2 хоногийн өмнө хийсэн ярилцлага юм. Тэгэхээр энэхүү морин жил морины тухай уран бүтээлээ төрүүлсэн энэхүү ирэх юм бол Адя Баазарын Чадраа бол хэмээх уран бүтээлч юм. За яг одоо Blue Moon Art Gallery түүний саруул талын өглөө уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлттэй хийх гэж байна. Түүний хувьд дүрслэг уралтай холбогдоод 15 жил болсон. За энэ бол уран бүтээлийн тайлан үзэсгэлэн гэж хийж болох юм. За 2014 онд шинэхэн төрүүлсэн бүтээлийн энэхүү үзэсгэлэн бол түүний 14 дахь үзэсгэлэн юм а. За үзэсгэлэн гэдэг бол уран бүтээлчийн хувьд маш догтлон хүч байдаг. За үзэсгэлэнгийн нээлтийг орон даяар шууд дамжуулж байсан тохиолдол байхгүй. Таны мэдээлэлээс анхудаага саруул талын өглөө уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon Art Gallery-гаас шууд дамжуулан хүрэх гэж байна. За яг одоо үзэсгэлэн нээлттэй хийх гэж байна. Ингээд хиймэрлэг эрч хүчийг бэлэгдсэн тэнгэрлэг мордыг төрүүлсэн үзэсгэлэнд та тавтаа морилно. За саруул талын өглөө нэртэй энэ 2014 оны бие даасан үзэсгэлэнгийн урилгыг хүлээн авсан нийт үзэгчид та бүхэндээ найз нартаа гэр бүл бүх зочид хүндэт зочид та бүхэндээ үзэсгэлэн албан ёсоор нэгэл бэлэн боллоо. Үзэсгэлэнгийн нээлтийг Монголын урьдчилан хэвлэлийн дарга Төмөр Батар нээж өгч байна. Монгол зураачид бол морин их зурдаг. Монголын бүх зураач нар морийг бол ямар нэгэн байдлаар уран бүтээлтэй тусгадаг шүү дээ. За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр манай урьдчилан хэвлэл орны цагаан зураач Чадраа болын саруул талын өглөө гэсэн үзэсгэлэнгийн нээлт болж байна. Чадраа бол маань одоо маш олон үзэсгэлэнгүүдийг гаргаж байна. Үзэсгэлэн болгон өөрийн өвөрмөц онцлогтой энэ удаад морины сэдвтэй үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн нь бол одоо бүтээлүүд маань өнгө, айс бүх юмнууд нь бол бүгд урдх гаргаж ирсэн үзэсгэлэнгүүдээс их онцлогтой үзэсгэлэн болж байна. Тэгээд Чадраа болдоо Монголын нийт зураачдын нэрийн өмнөөс, тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс уран бүтээл цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Нэгэнт одоо би бас уран бүтээлийнхаа нэг их хэсгийг бас морин зориулж исэн юуны төлөө бас нэг морь зурдаг зураач байлээ те. Тийм учраас нэг морины жилдээ зориулаад нэг морины тухай үзэсгэлэн гаргая гэж бодсон. За дараагийн мэдчилгээг миний нутгийн ах Монгол улсын хөдөлгөөний гишүүн Ямагийн колдох маань мэдчилгээ дэвшүүлнэ. За та бүхэнд бүгдээрээ энэ орой мэнд хүргье. Энэ Чадрагийн А битэр Адя Баазар гэж зураач Монголын бас нэртэй том зураачдын бид нар их багын найзууд юм байгаа. Тэгээд хүүн бас ингээд Монголдо төдийгүй олон улсад нэртэй том уран бүтээлч болж байгааг бид нар бүгдээрээ их баяртай байгаа. Тэр танилцуулаас та нар харсан баг. Ер нь жилдээ 1, 2, 3, 4 үзэсгэлэн гаргаад байгаа. Зөвхөн Монголдо төдийгүй гадаадад. Тэгээ сая бас бидний таньдаг одоо уран зураг сонирхдаг нэг найз маань ярьж байна. Гадаадад явж байгаа их том дэлхийд нэртэй том их дэлгүүр дотор их танил зураг байхаар нь очиод харсан чинь манай Чадрагийн зураг байлаа. тэргээр бас бахархаж явлаа гэж ингэж ярьж байна. Ер нь манай Чадраа бол удмын тийм их авьяастай. Дээр нь маш их хөдөлмөрч залуу. Тэр Монгол залуу болгон өөртөө байгаа бүхэл авьяас чадвар юу л байдгийг энүүнийг ашиглаж манай Чадраа шиг хөдөлмөрлж өөрийнхөө зүгээс өөрийнхөө амьдралд, улс орныхоо амьдралд, Монгол улсынхаа нэр хүндэд хөв нэмэр оруулсан ийм зүйлүүдийг хийж байгаасаа гэж бодож явж ингээд дүүгээ дэмжиж явд юм аа. Энэ жил хэд 2, 3 дахь болж байгаа шүү. Үзэсгэлэн тий. Тэгээ сая тоглоод хэлжсэн. Жил ер нь чиний үзэсгэлэн давсаар байгаа өөр хийх юм болтохгүй. Цаг өнгөрч шүүгээ. Тийм их хөдөлмөрч юм байгаа. Ингээд дүүгээ
бас бусдаа үлгэр дуурайл болж ингэ сайхан авьяасаа хөлбөрөөр дэмжиж тэгээд дотоод гадаад нэртэй том уран бүтээлч болж байгаад нь дахиад баяр хүргэе. Өнөөдөр энэ саруул талын өглөө гэж үзэсгэлэн гарч байгаа энэ зургууд магадгүй хэдэн жилийн дараа дэлхийд нэртэй тийм том шедевр зургууд болно хаа гэж би найдаж итгэж явдаг. Тэгээд тийм амжилт гаргахыг энэ сайхан өдрөөс дүүдээ хүсэж байна. Амжилт хүсье. Тэгээ энэ удаагийн үзлэн бол Монголд одоо гараад дараа нь үргэлжлээд одоо Хятадын бүгд хятад ард улсад бас үргэлжлээд гарах юм үзлэн байна. За миний холын зачин найз маань бас үзлэнд хүрэлцэн ирсэн байгаа. Их зүйн орчин үеийн урлагийн төвийн захирал Чан Хайбо. Энэ хүн бол ер нь бол өөрөө хотон үзсэн бас манай монголчуудтай эртдэр үеэс их учиртай холбоотой байсан энэ төвхтэй. Тийм учраас өөрөө их соёл судлаач урлагийн бас коллектор хүн байгаа. Тэгээ миний уран бүтээлийг дэмжиж бас Хятадын ард түмэнд уран бүтээлийн маань дамжуулж үзсэн оролцуулдаг юм урлагийн сайн найз маань байгаа. Тэгээд Чан Хайбо мэдлэгээ дэвшүүлнэ. 我们 бид бүхэн чадраа олонхаа үзэсгэлэнд ингээд хүндэтгэлгээр хурж ирж оролцож байна. Тэгээд чадраа бол Хятад Монгол төдийгүй Хятадд маш алдартай өөрийн гэсэн тийм нөгөө нэг уур амьсгалтай тийм зураач юм аа. Энэ удаагийн үзэсгэлэн чадраа олын маань энэ одоо морины зурагнууд бол бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Тэгээд морь гэдэг сэдв бол Монгол төдийгүй Хятадд бас маш их дуртай сэдв байгаа. Тэгээд чадраа олын морины зургууд бол маш үзэсгэлэнтэй, маш сайхан өөрийн гэсэн уур амьсгалтай, дээрээс нь амар тийм нөгөө Монгол гэсэн тийм уур амьсгалтай. Энэ үзэсгэлэн дуусаад яг энэ үзэсгэлэнгээ Хятадд гаргахыг одоо бид нар урьж байна. Тэгээд энийг бол маш ингээд хүндэтгэлтэйгээр та бүхэн зарлая. Энэ үзэсгэлэн одоо Хятадд очиод бас гарна. За тэгээд чадраа олонхаа үзэсгэлэнд амжилт хүсээ, дээрээс нь ийм сайхан уран бүтээл хийж байгаа, ийм сайхан моринууд нь улам илүү дэвжихийн ерөөлийг хүсэж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Үзлэнгээ нээе. За хүндэт жишээ та бүхнийг үзлэн тавтай үзхийг урьж байна. Хэдүүлээ сайхан үзлэн үзээд энэ өрөөг бас сайхан өнгөрөөё гэж хэлж байна. Баярлалаа та бүхэнд. Монголын орчуудын эвлэлийн шагналт зураач, олон улсын уран бүтээлчдийн Монголын холбооны тэргүүн Ажиа Базрын Чадраа Бал. 1979 онд Төв аймгийн 100 мод сум төрсөн. 1997-аас 2001 онд Улсын багшийн их сургуулийн урлал техникийн анги төгсөж, 2001-ээс 2007 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн уран зургийн багш, 2003 онд Монголын орчуудын эвлэлийн гишүүнээр элсжээ. 2003 онд урлаг судлалын ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2004-аас 2009 онд Монголын орчуудын эвлэлийн залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн. 2009-аас 2013 онд Монголын уран зургийн галерейн захирал, 2009 онд Азийн уран бүтээлчдийн холбооны Монгол дахь зөвлөлийн тэргүүн, 2010 онд Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүн, 2010-аас 2013 онд Монголын орчуудын эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, 2013 оноос хойш олон улсын уран бүтээлчдийн Монголын холбооны тэргүүнээр ажиллаж байна. Монголын орчуудын эвлэлийн шагналт зураач Ажиа Базрын Чадраа Балын саруул талын өглөө уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн ийхүү үзэгч та бүхэнд хүрч байна. Хямралыг мордыг тусгасан шинэхэн бүтээлийн үзэсгэлэн таалан болгоно. Тань мэдхийн телевиз саруул талын өглөө уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн шууд дамжуулан хүргэж байна. За энэ уран бүтээлч Чадраа Балын бие даасан 14 дахь үзэсгэлэн ийхүү сайхан нээлттэй хэлээ. За яг одоо үзэгч та бүхнийгээ бид Чадраа Балын ав нямын Ажиа Базартай уулзах гэж байна. Тэгээд хүүгийнхаа уран бүтээлийн 14 дахь бие даасан үзэсгэлэн хараад танд ямар сэтгэл төрж байна? За нөгөө морины тухай саруул талын өглөө гэсэн нэртэй
дан морины зохиомжууд олон бүтээлийн ийм үзэсгэлэн нээж байгаа сайхан бүтээл хийж сайхан үзэсгэлэн болсон байна гэж би бодож байна. Тэгээ энэ үзэсгэлэнд маань хүүгийн маань үзэсгэлэнд миний одоо таньдаг олон сайхан найзууд маань ирлээ. Гадна дотны янз бүрийн мэрэгжилтэй тийм дотны найзууд маань, анд нөхд маань, зураач нөхд маань ингэж ирлээ. Үзэсгэлэн нээлээ. Сайхан байна, сайхан сэтгэлтэй байна. Яг хоо залуу хүн ирчтэй байна. Одоо энэ ирчээ алдахгүй одоо ингэж сайн юм хийгээд явах хэрэгтэй. Одоо үүдээ хэлдэг юм л тэр байдаг шүү дээ. Хүнтэй эвсэг явж бай. Сайхан хүн чанартай бүтээлэл сайн хийж юм их судалж бай. Тэгж л хэлдэг. Тэр миний хэлсүүгийг би өөр юм хэлдэг үл дээ. Тэр хэлсүүгийг авч яан ер нь дааш ажиллаж байна. Тэ. Одоо өшөө энийгээ цааш нь хөгжүүлээл цаашаа өшөө л урагшаага ахих тэ хөгжиж л байх хэрэгтэй тэ. Гэхдээ энэ үзлийг их дажгүй ер нь над бол их таалагдлаа шүү дээ. Дажгүй болсон байна тэгээд. Мэдээж аавын сургаал бол дарт байдаг. Уран бүтээл чадраа балын хувьд яг энэ төрслөг уралдтай холбогдох, энд дурлах хамгийн гол нөлөөллийг бол мэдээж аав нь үзүүлсэн. Тэгэхээр гэр бүлийн уран бүтээлчид аав хоёр уран бүтээлчилтэй таньдаас уран бүтээлийн өндөр сайхан амжилтыг хүсье. Тэгээд хүүтэй хандаж төгсгөл нь та ямар сайхан хэлмээр байна. Одоо хүнлэг бай. Тэгээ одоо энэ урлагтаа их үнэнч бай. Тэгээд сайн бүтээл хийж өөрөөгөө одоо сайн өргөж дандаа цэнгэлж явах хэрэгтэй. Боллоо гэж юусоо бодож болохгүй. Тэр болохыг бол тэр одоо тэр эзээ хойно нөгөө урлаг судлаач тэднээс л одоо хийж байгаа шүү дээ. Ард түмэнд хийж байгаа шүү дээ. Тэ. Тийм л юм үсэ та. Урлагаа битээ энэ ирчээрээ яваараа. Тэгээ хүнлэг байх хэрэгтэй. Хүн чанартай сайхан ухаалаг явах хэрэгтэй. Уран бүтээлдээ үнэнч явах хэрэгтэй л гэсэн. Ийм л үг гэлээ да. За баярлалаа. Тэгэхээр танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэр үзэгч та бүхэндээ бид Адиа базрын уран бүтээлийн би даасан үзэсгэлэн Булан Мон арт галерейгаас шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр түүний хувьд 2014 онд хийсэн шинэхэн уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ 14 дахь би даасан үзэсгэлэнгээ өнөөдөр гаргаж байгаамаа. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бол би бас нэлээд өмнө хийж исэн арга ажиллагаагаа нэлээд жоохон бас өөрчлөх гэж бас үзсэн байна. Нэлээд орчин үеийн шийдэлтэй зохиомжийн хувьд өнгө тэгээд техник ажиллагааны хувьд бол нэлээд өөрчилсөн тийм шинэлэг бүтээлүүд бас тавигдж байгаагаар онцлогтой байна. Би дандаа тийм хурц тод өнгийг гол нь уран бүтээлтэй барьж ажилладаг. Гэтэ энэ удаагийн үзлэнд өнгийн хувьд бас тэр өнгө маань бас явж байгаа ихэнхдээ одоо хансан тод өнгөөр хийсэн. Гэтэ гол нь энэ нөгөө илэрхийлж байгаа дүрсээ би маш цөөн зураасаар ганцхан зураасаар ингээд хэлбэрээ илэрхийлээ. Зөвхөн тэр одоо морины хөрөг нүүрийн хэсэг дээр нь ч юм уу те ажилласан байх жишээ те. Contemporary одоо уран зураг гэж ярьдаг тийм ээ. Тэр ажиллагаагаар л нэлээ оролцуулсан юм бүтээл байна. Уран бүтээлтэй дандаа хазраг төгсөлж байгаа. Дандаа одоо хазраг тэгэл одоо хазраг болох гэж байгаа тий. Одоо даагнаас ахвал дандаа ер нь эр малаа хэлээ. Эр адуу ер нь илүү их зорж байгаа.
Уран бүтээлч болгон л ер нь өдөр болгон суралцах хэрэгтэй. Зурсан зураг болгоноосоо суралцах хэрэгтэй. Тэндээс бас дутуугаар олж авах хэрэгтэй. Мөн одоо үзэсгэлэнгээ гаргах юм бол зураач хүмүүс өөрийгөө бас аягүй олж хардаг л да. Урланд уран бүтээлээ хийгээд хураагаад байхаас гадна үзэсгэлэнд тавьж тэр үзэгчтэйгээ бас санал бодлоо солилцож тийм ээ зураач нэгт одоо мэрэгжил нэгт анд нөхдүүдтэйгээ хамт үзэсгэлэнд оролцож ивэл одоо өөрийнхөө алдаагаа олж хардаг. Тэгэхээр үзэсгэлэн гэдэг бол аягүй чухал ач холбогдолтой. Үзэсгэлэн болгон хоорондоо бас уялдаа холбоотой байдаг. Өмнө хийжсэн одоо алдаагаа давтаад байвал бас утгагүй юм болно. Тэгэхээр өмнө одоо олж авсан тэр юугаа дараагийн үзэсгэлэндээ одоо сайжруулах жишээтэй. Дараагийн үзэсгэлэндээ өшөө илүү юм одоо сурч мэдснээ одоо харуулах тийм юутэй шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэн бол нэлээд бас өөрийгөө өөрчлөх гэж үтсэн бас нэлээд эрэл хайгуул хийсэн ийм үзэсгэлэн болж байгаагаар онцлогтой. Ер нь байнга л ерөөсө зураач болгон насаараа суралцсаар байгаа л тэгэл дуустдаг шүү дээ. Төгс юм гэж хэлж байхгүй, мөнхийн юм гэж хэлж байхгүй. Тийм учраас оргил гэж бас байхгүй шүү дээ. Оргилийн төлөөл явна, зорилгоо биелүүлээд оргилийн төлөөл явна. Тийм учраас уран бүтээлч хүн болгон бол өглөө болгон одоо сэргэлэн өглөө болгон шинийг бодсон, шинийг илэрхийлсэн, шинийг бүтээсэн тийм л байх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас би үзэсгэлэнгийнхаа нэрийг Саруул талын өглөө гэж нэрлэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн нь морины сэдвээр голлон зурсан хэдийч орчин үеийн урлагийн өвөрмөц хэлбэр донж төрхтэй шинэлэг зохиомж арга ажиллагаа техник ашиглаж 2014 оны морин жилд тойрвсон шинэхэн бүтээлүүд юм. Тэрээр 3 дугаар сард Бэхэн зэргийн бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргаж байсан бол 1-р сард Өвөр Монголын урт тас орны Хөх хотод Хэмэр олон улсын үзэсгэлэнг, 4-р сард Ордос аймгийн Чингисийн онгон зогсолборт бидний сэтгэл дэх Чингис хаан үзэсгэлэнг тус зохион байгуулж 3-р сард 50 улсын Кимээ хотноо зохион байгуулагдсан Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд хавар бүтээлээрээ 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын саммит үзэсгэлэн 8-р сард Монголын орчуудын эвлэл Хөх хотын их зүй орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан Монгол морь үзэсгэлэнд нартай өдөр морины зохиомж бүтээлээрээ оролцсон байна. Харин тэрээр 9-р сарын 9-ний энэ өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ өргөн байрч байна. Уран бүтээлч одоо яг хүчээр хийдэг юм л да. Хүслээр хийдэг гэдэг байхгүй юу? Зураг ч гэсэн одоо аливаа уран бүтээл бүгд тийм. Тэр хүн өөрөө хэдий чинээ хүсэж хэдий чинээ одоо тэрэндээ дуруулж чадчихээн. Тэргээрээ нөгөө уран бүтээл нь гоё төрдөг учраас уран бүтээлч болгон бас нэг гоё тийм гоё залуу сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Хичнээн одоо наснаа гэсэн ч гэсэн зураач нар гоё залуу сэтгэлгээтэй байдаг. Ямар ч үеийн зураач нар, ямар ч одоо үеийн уран бүтээлч нар бол нас гаргалзахгүйгээр яриа нийлдэг байхгүй. Одоо гадаадын зураач нар яг адилхан. Ерөөсө бид нар чинь нэг л дэлхий дээр байж байгаа. Тэгэхээр дэлхийн бөмбөрч дээр байж байгаа бүх зураач нар яг адилхан байдаг. Хэдийгээр маш олон өөр үндэсний те бичиг үсэг, соёлтой, хэлтэй бөгөөд яг одоо үзэсгэлэнгээ хараад нэг зураачийн урландаа ороод зургийг хараад бол ямар ч орчуулгагүйгээр ойлголцдог байхгүй бид нэр. Тэ хичнээн одоо сайн хэлтэй байсан ч байгаагүй ч тэр хооронд бол маш сайн ойлголцсон. Тэгэхээр урлаг гэдэг бол одоо хэл хязгааргүй юм те. Одоо үнэхээр эрхчлөө гэдэг бол одоо урлагт бол маш их тод харагддаг. Тийм учраас одоо манай уран бүтээлчд бол одоо уран бүтээл болгондоо өөрийн гэсэн эрхчлөө, өөрийн гэсэн ертөнцийг одоо бий болгох гэж, өөрийн гэсэн ертөнцийг нээж харуулах гэж хичээж хармааж байгаа. Тэгэхээр үзэж та бүхнийгаа бид бас нэгэн хүндтэй хүнийг уулзуулах гэж байна. Энэ Монголын урчууд эвлэх хорооны дараа Төмөрбаатар. Тэгэхээр таны хувьд яг өнөөдөр энэ үзэсгэлэнг хараад ямар бас бодол төрж байна? За өнөөдөр манай бас залуучуудын дундаас бас нэр уран бүтээлээр нэлээд нэрд гарч байгаа манай авиаслаг зураач Чадраавлын үзэсгэлэн нэгдэж байна. Энэ уран бүтээлүүд нь бол бас өдөр оног өнгөрөх тусгай бүтээлүүд нь улам сайжирч одоо нэг залуу хүний тийм эрч хүч
бүх юмнууд нь уран бүтээл дээр нэг тусгагдсан байна. Ер нь бүтээл болгоно ингээд улам сайжраад байгаа нь бол ээлж харагдаж байгаа. Тэгээд чадраа болдоо бас амжилт хүсье. Тэгэхээр уран бүтээл чадраа бол өөрөө хэлжсэн л да. Энэ удаагийн үзэсгэлэн бол за маш бас орчин үеийн урлагийг харуулсан шинэ өрөмөц одоо арга барилыг техник ашигласан гэдэг маш олон зүйлээс бас уран бүтээлээс нь харагдаж байна. За яг техник тал дээр та юу гэж хэлэх вэ? Ер нь Монгол энэ морийг бол манай Монголын олон зураач нар зурдаг. Тэн дотроос өөрийн гэсэн арга барил стил одоо хэн ч харсан энэ бол чадраа уулын ажил байна гэж танигдахаар өөрийнхөө одоо стилийг олсон зураач гэж ойлгож байгаа. Тийм. Бүтээл болгон дээр нь бол тэр нь харагдаж байгаа. Одоо бүтээл болгоно бас нэг өөрийн онцлог шинж одоо бүтээл болгоно нэг нэгнээсээ ялгарах тийм онцлогуд их байна л да. Зарим нь жоохон тийм хавтгаад байгаа, зарим нь нэлээд тийм орон зайтай сүүлийн ажлууд дээр нь бол нэлээд тийм орон зай одоо чөлөөт бичлэлт тийм юмнууд бол их харагдаж байгаа. Тийм байж. Тэгэхээр түрүүн бас үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бас зарим хүмүүс онцлог ярьж байсан. Өөрөөр хэлэх юм бол уран бүтээлч заавал төгсөлд нь гарын үсээ зурдаг зураач хүн те. Зураг эхлэхдээ төгсөж эхэлж байгаа юм шиг гэсэн ийм мэдрэмжийг бас авч байгаагаа илэрхийлж байлаа л да. Их бүтээлүүд бол их орчин үеийн шинж илэрхийлж байгаа юм байна. Бас Монгол үндэсний хэлбэр маяг бас харагдаад байгаа энэ бүтээлүүд дээр. Тэгээд өнгө одоо зураг болгон бол өөрийн өнгө төрх нэг нэгнээс давтагдахгүй тийм шинжүүд бол их харагдаж байна л да. Ер нь улам сайжраад байгаа. Ер нь өөрөө ч их авьяаслаг зураач, их хөдөлмөрч одоо бүтээл болгон дээр нь бол тэр нь харагдаж байна. Жилд бол маш олон үзэсгэлэнгүүд гаргацдаг. Одоо бүтээлийн хэмжээнд ч гэсэндээ маш том ажлууд хийж байгаа. Одоо тийм харагдаж байна. Яг өмнөний үед бас нэлээд хурц тод өнгийг давмгаалсан байна. Тий. Ерөнхийдөө Монгол зураачтай нэг онцлог байдаг бусад орны зур. Энэ өнгийг их тод авдаг. Энэ дээр бас чадраагийн ажлууд дээр бол өнгө нь бол их л урд ажлуудаас их тод болж байгаа нь харагдаж байна тийм үү. Гой гүйцэтгэлийн хувьд ч гэсэн их чанартай ажлууд хийгдсэн байна. За баярлалаа. Тэгээд төгсөлд нь одоо манай телевизийг үзэж байгаа үзэгчтэй за муу нийт уран бүтээлчтэй хандаж та ямар сайхан үг хэлхийг хүсэж байна. За энэ удаад манай чадраа уулын энэ үзэсгэлэнг хараад маш их одоо өндөр сэтгэлтэй байна. Тэгээд энэ үзэсгэлэнг ирж үзээрэй. Манай үзэгчид уран бүтээлчд маань тэгээд одоо бүгдээрээ сайхан алтан намар болж байна. Одоо тэгээд одоо бүх үзэгчд одоо уран бүтээлчд одоо сайн сайхан хүсье даа тийм. За баярлалаа. Таны хорооны ажилд уран бүтээлд өндөр сайхан амжилт хүсье. За баярлалаа. Зураач гэдэг бол мэрэгчлэн дээр нь ажиллана. Тэгээд одоо хобби нь бас хамт явчихна. Гэхдээ зургаасаа гадуур өөр хоббитэй хүмүүс бол байдаг. Гэхдээ эн чинь өөрөө хоббигоороо зурж байгаа байхгүй юу? Өөрөө дорлж кайфтч тэ. Тийм учраас бүх юмтай нэрээс холбоотой учраас зураач бид нар бас азтай л уран бүтээлчтэй нэг гэж бодож байгаа. Уралд орж ирэл кайфтай шүү дээ. Будгаа өнөртэй л өгүүлэл байхаа өгүүлэн. Тэгээд шин мөн зүүдлэг шүү дээ. Зураг мөргөө. Өөр ирэхгүй зүүдлэг шүү дээ. Тэгээд 3 хоног зурахгүй байхад бол тэр тэгэл өөр ирэхгүй тэгэл нүдэндээ төсөөлөгдөж харагдана. Маш их сони ертөнцтэй босоод байхгүй зураач өөрсдийн. Урлан тэр зураачийн урлан тэр хүний ертөнцийг илэрхийлж идэг. Хүн урландаа ямар байна? Тэр хүний ерөөсөө өөрийнх нь бодож сансан, өөрийнх нь сонирхож байгаа юм бодол санаа те. Өөрийнх нь одоо аливаа юмд хандж байгаа хандлага бүх юм нь одоо урлангаас нь шууд харагддаг. Тийм учраас бас нэг талаараа тийм нууцлагдсан бол хүмүүс юм шиг мөртлөө нэг талаар айгүй нээлттэй босоод шүү дээ. Тэг бүр цаанаас ингээ хүний олж хараагүй
сэтгээггүй юмыг бас бид нар чинь ингээд хаяа нэг сэтгэх гэж нэг оролддог тий. Тэргээр нь нууцлагдсан юм шиг. Яг ингээд одоо үжлэнгээ гаргаад бодсон саснаа хамаагүй ерөөсөө эргчлээдтэй тий. Хамаагүй ярьцдаг. Тэгэхээр нэг нээлттэй усууд юм шиг бас нэг сонирхол усууд л та. Контрастны л усууд. Би гэдгийгээ олно гэдэг чинь тэр л дээ. Нөгөө бигээ олно гэж ярьдаг ш та манай уран бүтээлчд. Тэр чинь л ерөөсөө тэр. Одоо ямар ч хүн харсан, ямар ч үзэгч таас энэ тэрний зураг байна. Энэ тэрнийх байна гэдэг. Одоо хөнгөөр нь ялгадаг ч юм, эсвэл дүрсээр нь ялгадаг ч юм уу тий. Тэр бол ямар ч зураач хүний одоо хүсэл мөрөөдөл. Тэр бол хүн тэгжиж жинхэнэ зураач болно. Одоо Пабло Пикассогийн зургийг дэлхийн өндөрлөгтөнд бүгд хараалт тань. Ван Гогийн зургийг бүгд хараалт тань тий. Тэр бол агуу уран бүтээлчд бол одоо тийм л байгаа байхгүй. Тэгэхээр зураач болгон агуу уран бүтээлч болохын төлөө л уран бүтээл хийх хэрэгтэй гэж боддог. Яагаад ч монголчуудад бид хүлэн морьдыг харахаараа өөрийн ирэхгүй байсаж дундаж явсан сэтгэл сэргэх шиг л болдог. Ирч хүч энерги авдаг болооч ч тэрүү морийг хайрлаж хүндэлж явдаг нь аргагүй л монголчуудын бахархал юм. Харин үзэгч та саруул талын өглөө үзэсгэлэнт тавигдсан зураач Шадраа Балын морины тухай бүтээлүүдийг хараад тэр сайхан мэдрэмжийг авч байгаа гэдэгт итгэж байна. Үнэхээр зураач Шадраа Балын өөрийнхөө сэтгэл дотроос бүтээсэн тэр сайхан тэнгэрлэг амьтад энд цуглжээ. Үзэгч та бүхэнд бүтээл төрийн агш нэвтрүүлэг шууд хүрч байна. За энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд олон сайхан зоч төлөөлөгчд ирсэн. За үзэгч та бүхнийгээ бид Монголын урчуудын эвлэлийн шагнал зураач Олзбаатартай уулзуулж байна. За үзэсгэлэнгийн нээлт сайхан боллоо. За та мэдээж уран бүтээлч Шадраа Балын уран бүтээлүүдийг хараад дотроо бас дүгнэлт хийж байгаа болов ямар бодол төрж байна? За энэ үзэсгэлэнгээр бол Шадрагийн үзэсгэлэн бас өмнөх үзэсгэлэн уран бүтээлээс эрс өөр уур амьсгалтай болсон байна. Тэгээ энд бол одоо энэ зураачийн сэдв болон зураг тэр дүрслэх тэр бүтээлүүд нь тэр чигээр өөрчлөгдсөн байна. Яг 180 градус зэрэг нэгдэх шиг өөрчлөгдсөн байна. Тэгээ энд бол одоо их олон төрлөөр бас шинэ эрэл хайгуул хийсэн тийм янз янзаар оролцсон тийм бас юунууд харагдаж байна бүтээлүүд. Тийм. Тэгэхээр уран бүтээлч хоостон дээр нэг зураас татах тэр болон үнцэнтэй байдаг л да. Яг та өөрөө бас уран бүтээлч хүн энэ төрслөг урлаад олон жил бас уран бүтээл тойрож байгаа. За залуу уран бүтээлч Шадраа Балын уран бүтээлийг хараад бас нөгөө нэг зураас болгоныг хараад бас үнэлэлт өгнөлт өгж байна. Тий. Угаасаа зураг болгон тийм амьсгаатай байдаг л да. Мэдээж зураас гэдэг чинь тийм зөвхөн нэг юм зураасны таталт гэдэг чинь яг тэр зөв татсан байна гэдэг чинь сүнслэг тийм оршчихдаг. Тэгээ энэ зургуудад бол ингээд харахад бол маш тийм бас юмыг бас олж татсан бас өнгөний тийм өвөрмөц тийм зохицлуудыг хийсэн байна л да. Тэгээ зураг болгон тийм одоо бүтээл болгон дээр нэг харахад яг тийм хурц хиллэгтэй өнгөнүүд байна. Энэ өнгөнүүдийн чинь зохицол гэдэг бас амаргүй л да. Яг бол одоо уран зургийн хэллэгт нь зэрлэг өнгө гэж ярьдаг байхгүй юу? Тэр баг уран бүтээлч ховор хэрэгэлдэг. Шадраа Балын энэ дээр зэрлэг өнгө гэдэг тэр өнгийг бол их сайхан зохицуулж чадсан байна. Тэгээд тэргээр их тийм өрөмц одоо тийм шийдэлтүүд харагдаж байна. Мэдээж бодит байдлаар харах юм бол уран бүтээлч Шадраа Балын төсөн шиг ногоон улаан ч гэдэм үү морь гэж өрн байхгүй л да. Гэхдээ уран бүтээлч хүний дотоод ертөнцөөс гарч байгаа морь бол ямар ч байж болно. Дотоод ертөнцөөс гарч байгаа морийг дүрслэг борлуулна гэдэг бас өөрөө их гайхамшиг. За ялангуяа морины нүд чухал байдаг л да. Та энэ нүдийг хараад бас ямар сэтгэл төрж байна. Зарим нь бол морь гэхээс илүү бүрдийн нүд ч гэдэг юм уу. Тийм бас тайлбарыг хэлэх нь байна. Тий. Одоо ингээд би яг одоо тэр зургийг харахад бол ингээд тийм сонин өвөрмөц нүд хийсэн байна л да. Тэгээд магадгүй тэр зураач өөрийнх нь тэр ямар санаа агуулж байгаа тэр одоо тэр унгаа хайрлаж байгаа тэр тийм нүдийг тийм харуулсан болов уу гэж би харж байна л да. Тэгэхээр гол нь нүд зурна гэдэг бол тийм бас амаргүй л дээ. Яг тэгвэл тэр нь яг тэр
тухайн амьтан арга шин тэр юуны тэр дотоод сэтгэлийг гаргана гэдэг л одоо хүнээр бол тийм шүү дээ. Амьтан дээр бол яг хөө тэгээд тэр унгаа хайрлаж байгаа тэр мэдээний гэж одоо нэгэн зураас өрмөц ингэж гаргаж тэгээд зурсан энэ бас өрмөц тийм шийдэлтэй байна л гэж хэлмээр байна. Тэгэхээр цоо шин одоо чадраа балыг энэхүү үзэсгэлэнгээс бол харж болохоор байна. Тэгээд өөрөө бас уран бүтээлч маань хэлжсэн. За би эндээс бас өөрийгөө эвдлэх гэж шин зүйлийг гаргах гэж өрмөц бас арга барилыг гаргах гэж оролцсон гэд 14 дахь би даасан үзэсгэлэн нь түүний одоо төрслөг урдад холбогдсон 15 жилийн тайлан байна л да. Тийм байна. Үнэхээр бас энэ би харин гайхал бас үзэсгэлэн үзээ гайхал байж байна та. Энд чинь өрмөц одоо тийм бухад зурдаг тийм зураач байлаа шүү дээ. Тэгж бухны тэр сүр хүчийг тэр өнгөний тэр бичлэлтүүд нь ингээд нэлээ юм тавилттай байсан. Одоо энэ дээр бол ерөөсө төрөл бүрийн тийм шийдэлтүүд байна. Зураас, контр тэгээд тэр өнгөнүүд нь их олон янзаар одоо нэлээ өөрийгөө бас эвдэж ингэж үдсэн байна л да. Тэг харагдаж байна. Үзэсгэлэнээс нь. Төгсгөл нь та нийт уран бүтээлчтэй за мөн яг өнөөдөр би даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа зураач Чадраа Бал за манай телевизийг үзэж байгаа үзэгчид хандаад ямар үг хэлэх хүсэж байна? За тэгээд ямар ч гэсэн танай телевизийн хамт олон үзэгч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас ийм сайхан өрмөц үзэсгэлэн гаргаж байгаа энэ зураач бас уран бүтээлийг ирж цаг зав гаргаж үзээрэй гэж бас хүсье. Тэгээд энэ урлаг гэдэг чинь бол өөрөө их гоё их хичээлөний тийм мэдрэмж яадаг. Тэгээд энэчнээс бас энэ үзэсгэлэнгээр дэмжиж байгаа. Энэ Чадрагийн одоо энэ шинэ үзэсгэлэнгээр тэр зураачийн одоо өөрийнх нь бодол сандаг тэр бүгдийг мэдэрч үзээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За танай телевизийн хамтлагч гэсэн бас энэ сайхан нэвтрүүлэг хийж байгаа идэгц чинь бас талархъя. За баярлалаа. Тэр үзэгч та бүхэндээ бид уран бүтээл Чадраа Балын би даасан үзэсгэлэн шууд дамжуулан өргөж байгаа. Тэр үзэгч та бүхэн яг өнөөдрөөс эхлээд 18-ны хүртэл энэхүү үзэсгэлэнгээр зориорой. За уран бүтээл Чадраа Балын тис өөр өнгө төрхийг та энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой юм шүү. А 2012 онд би нэг бухны үзэсгэлэн гаргасан. Тэр бол айгүй тийм хүчтэй үзэсгэлэн болсон л да. Би одоо ингээд бодоод одоо энэ зургуудаа харьцуулаад харахад тэгээ эргээд одоо тэр бүтээлүүдээ одоо ингээд зургийг ингээд үзэж байгаа тийм фото зургийг үзэж байхад бол их тийм дайчин нэлээд тийм эрэмгийн тийм хийсэн үзэсгэлэн байлаа. Яаж одоо тэр үед чинь бас ажилтай байсан. Тэгээд одоо тэр их ажлын хажуугаар яаж амжуулж ирсэн бол та үнэхээр бас галзуу юм шиг ажиллаж байсан санагдсан. Одоо энэ удаагийн үзэсгэлэн бол нэлээд тийм 50 тийм ээ тогтун. Гэхдээ миний өөрийн бас нэг ийм хүчтэй нэг шоргоо нэг юу байгаа шүү дээ. Тэр бол бас энэ хөтөл дээр харагдаж байгаа үзэсгэлэн гэсэн. Түүний уран бүтээл арга техник их өрмөц юм. Тэнгэрлэг мордороо Монгол эр хүний омогшил бахархлыг төрүүлсэн хурц өнгүүдийг оруулж хүчтэй шулуун хурц өнгийн зогслыг харуулж чаддаг нь магадгүй зураачийн шийдэмгийн дайчин чанар тусна нь энэ үзье. Би ч одоо ихэнх тийм улаан өнгөрүүл явчихад байдаг шүү дээ. Улаан шар өнгөрүүл. Тийм оранж тэгээ улаан өнгөрүүл ерөнхийдөө явчихад байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн ерөнхийдөө тийм ягаан хөвгөндөг хөх тал руугаа яган доо тал руугаа нэлээд явсан байна. Бас арай өөр өнгөөр бас хийж үзье гэж бодоод байна. Улаан залуутай Монгол юм шүү дээ. Тэ. Гом баярлалаа шүү дээ. 5 настай өгөж чихэр авч идээд яаж баярлдаг гэж барагддаг болно шүү дээ. Тэ. Үнэхээр кайфтанд баярлалаа. Заримдаа бол яг болохгүй зураг бас байна. Тэр чинь бас цааш нь харуулж тавьж агаад бас хатааж байгаа дахиж нэг үзэн тэ. Тэгээ болохгүй бол жоохон ажиллана. Бүр бас болохгүй зураг бас байна. Одоо яг манай урланд 2-3 зураг байна. Одоо надтай хамт одоо энэ 7-8 жил дагаж явж байгаа.
Тэгээ ерөөсөө нэг болдгоо нэг 2 3 зураг байдаг аахгүй тий. Энэ жил ч гэсэн бас барсангүй тэгээд тийм үе бас байна. Тэр үедээ бол хүмүүс шууд зогсоочих хэрэгтэй. Шууд болохгүй байгаа юм бол шууд биерээ орхиол шал өөр юм явчих. Тэр бол хамаагүй дээр идэг. Тэгвэл өөрийгөө шаналгаад өөрийгөө жоохон азарт болчдөг аахгүй тий. Тэгээ тэрнээсээ нервтэн тий. Тэрнээсээ болж тэгээ бид чи хөнгөн сэтгэлтэй усууд шүү дээ тий. Тэгээ тэрэндээ бас болооч тэр юм уу бас сэтгэл ямар хувь бас гарна. Тэгээ тэр үедээ шууд орхиол тэгээ болж байгаа зураг руу авсан хамаагүй тэр. We're falling back in love, here we are again. Now you're singing my song and I'm singing your song. Falling back in love and we're both moving to the beat that goes like this. I'm singing yeah, and oh, we're falling back in love. Now that we are here together, let this moment last forever. As I look into your eyes, they're so bright. I promise I'll tell you all my secrets, tell you my fears and face my demons. 'Cause honesty will bring in the light. Гоё юм ярина шүү дээ. Ерөөсөө юм л юм байна. Одоо бид нар бол одоо энэ залуу насндаа л хийхгүй бол одоо цаг хугацаа түлээхгүй шүү дээ. Тийм учраас залуу наснда бодсон санс юм шууд зөрөгтэй хийх л ёстой гэж боддог. Зөрөгтэй дайчин хөдөлмөрчл байх хэрэгтэй. Ер нь хөдөлмөрлөхгүйгээр урлагт амжилт олно гэж байхгүй дээ. Бүх юмд одоо хөдөлмөр цаг хугацаа сайн бодох хэрэгтэй, сайн ажиллах хэрэгтэй тийм. Өөрийгөө өглөө болгон бэлдэж явах хэрэгтэй байхгүй. Хүний ад жаргал бол маш олон тийм. Гэр бүл одоо ингээд найз нөхдөдтэйгээ байхад бас ад жаргал гэж байна. Мөн одоо ямар нэг юм бас нэг өөртөө хэрэгцээтэй нэг одоо магадгүй нэг будгаа авах хүртэл бас нэг ад жаргал байдаг. Гэхдээ шинэ гоё бүтээл төрөхөд бол үнэхээр гоё ад жаргалтай байдаг. Зураач хүн болгон тэгдэг л бахал гэж боддог шүү дээ. We're falling back in love, here we are again. Now you're singing my song and I'm singing your song. Falling back in love and we're both moving to the beat that goes like this. I'm singing yeah, and oh, we're falling back in love. Урлаг гэдэг чинь өөрөө цаг хугацааны. Тэрнээс шууд одоо ганцхан зураг зураад бас тийм болно гэж байхгүй. Энэ бол цаг хугацаатай маш олон юм бас золиосож ээж тийм. Өөрийгөө бас нервтүүлж ээж дандаа кайфтай байна гэж байхгүй. Дандаа жаргалаар зурна гэж байхгүй шүү дээ. Бүх юм одоо эрентэй бараатай, хартай цагаантай гэж ярьдаг. Зураач хүн болгон бас л адилхан. Зураачлалч адилхан хүн шүү дээ. Тэгэхээр баярлах, гуних бүхэл юм бас адилхан тохиолдсон. Тийм учраас тэр болгонд нь бас уран бүтээлийн шингэдэг учраас тэр уран бүтээлээс нь одоо жинхэнэ тэр уран бүтээл чинь өөрөө л шууд харагдаж байгаа.
Мэдээж төрслөг урлагийн гайхамшигтай ур чадварыг эрдэмтэн багш нараас сурах нь бол тодорхой. Тэгэхээр үзэгч та бүхнийг бид уран бүтээл чадраа балын багш урлаг судлаач доктор профессор Эрдэнэ цагтаа уулзуулаад байна. Шавийнхаа энэ сайхан өнөөдрийн өндөрлөгөөс уран бүтээл 14 дахь бие даасан үзэсгэлэнг хараад танд ямар бодол төрж байна? За манай чадраа бол 2000 он гараад манай Монгол Улсын Босын их сургуулийн одоо манайх урлаг биеийн тамирын сургууль нэртэй болцсон. Энд шинжил дээр урлаг биеийн тамирын сургуулиас төссөн одоо цөөхөн мэдэн залуу зурагчтай нэг яхааргүй мөн байгаа. Тэгээд чадвар болоод их баярлдаг юм аа. Манай техникийн хамт болон манай сургуулийн хамт болон яг л манай сургууль багш билдээ сургууль. Гэхдээ зөвхөн багш билдэх биш. Манайс олон нийтэд зурагч төссөн байдаг. Одоос төсж байна. Тэгээд манай чадраа болон багш мэргэжлийн эзэмс гадна энэ сайхан зураач жилийн нэг зураач биш. Монголын очиудын үйл орны шагналт. Тэгээд Монголын төсөх урлагийг бас ертөнцид түгээж яваа чадaltaй залуу зураач нэг болсонд би одоо сургуулийнхаа өмнөөс багш нарын өмнөөс би баярлж байгаа юуны өмнө илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ манай чадраа болын үзлэн болгон өөр өнгө аястай. Ерөнхийдөө манай чадраа болын үзлэн Монгол ах тэд дотроос морь бас бох гэж үзлэн хэдэд гарсан байгаа. Эсвэл үндсэндээ энэ морь гэдэг энэ хүчтэй амтан манай бэлэгд болсон амтан бох гэдэг чинь угаасаа бэлэгд баяжчихын бэлэг сүл хүчийн бэлэгд энэ болгоноор ингээд ээжлэг янз бүрийн үзлэн гаргадаг юм. Өнөөдөр энэ үзлэн бол уд гаргасан үзлэнгөө бол бас илэрхийлээд арай өөр мэт. Би урлаг судлаачийн өнөөс хэлэхэд төрөөчийн үзлэн бол нэлээд контрастлаг, ээжтэйс ялгаралтай тийм үзлэн байсан бол одооных нь бас нэг нюанслаг, өгнүүд нь хоорондоо ууссан, бичлэгийн үед бас өөрмөс шинийг илэрхийлсэн тийм аястай, тийм үзлэн болсноор бас онцлог байна. Тэгэд уран бүтээлч хүн гэдэг бол байнга эрэл хайж өөрийнхөө уран бүтээл шинжилгээ хийдэг. Гэхдээ шинжил хийж нэгэд дандаа ой төвсөн сарамч шиг дандаа шинэм хайгаад дандаа нэг юм хайгаад явах биш л дээ. Тэр агуулгаар биш. Энэ бүтээлчийн бүтээл нь бол ерөөсөө морь хийгээд мөн Монгол бэлэгт амтан боловч тэр амтны төсөл дотроос шинийг илэрхийлсэн. Тийм үсэн болоос онцлог юм л да. Тэгээ энэ үзлэмжийг харахад өнгө колоритээс үүрэг тоглолттой, зарим газар зөөд нюанслаг өнгүүд байж хацгаан бетонгод хүчиж өгсөн. Зарим газар өнгүүд нь уусаж ууссан. Зарим газар ганцхан зураасаа зөвхөн зураас гэдэг агуулгаараа бас тухайн амтны сүл хүчийг хийгээд бас цаанаага утга учиг илэрхийлсэн. Ийм маягтайгаар энэ өөртөө илэрхийлж, ил нь өөрөө бүтээл болж байгаад их баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн одоо манай Монголын төсөх урлагт өөрийн идея санаагаараа морь гэдэг энэ зөвхөн морь гэдэг энэ агуулгаар бас шинийг илэрхийлж морь зураачны бие даасны зураас бий болоод эхэллээ шүү дээ. Зөвхөн морь гэдэг юмараа өөрийгөө илэрхийлэх. Гэхдээ зарим фактуулгын ажиллагаа илэрхийлж, зарим өнгөөр илэрхийлж, зарим бичлэгээ илэрхийлж, тэгээд зураасаар бичлэгээр өөрийн шин санааг гаргаж ингэж тодрон гарчиж байгаад их баяртай байна. Тэгээд ямар ч тач гэсэн манай залуу зураачдын донд өөрийн гэсэн нэрийн хуудастай би гэдэг тодорхойтой болсон сайхан зураас болж байгаад би баярлж байгаад илэрхийлж байна да. Нэгдүгээр та бол одоо яг өөрийнхөө шав гэдэг үүднээс уран бүтээлийн хараад нэг үнэлэлт өгнөлт өгч байна. Нөгөө талаар урлаг судлаач гэдэг үүднээс хараад үнэлэлт өгч байна. Яг энэ дээр мэдээж та шавда оюутан багт нь олон сайхан үг хэлж захидаг те уран бүтээл талаар нь захидаг байсан баг. Одоо та юу захимаар байна? Гэхдээ оюутан багт нь захихаас илүү зэмлсэн олон байх гэж бодож байна. Ерөөсөө намайг жоохон айш моточ заримдаа гомжсэн байж магадгүй. Ерөөсөө хүний хүмүүжүүлэгсэн дандаа толгойн нэлэгтэй гол биш. Үнэхээр болохгүй тэр хүүгээ хэлнэ. Гэхдээ миний шав бас хэлсэн үг зарим зэмлийг хүлээж аваад өөрийгөө нээж бас хөгжиж өшөө энэ цент хүссэн том зураас босно. Ямар ч гэсэн миний үг зөвхөн нэг усгал хоос үг байгаагүй. Хүртээмжтэй байжээ гэдэгт би их баярлж байна. За цааш захих юм бол ерөөсөө уран бүтээлд өөрийгөө олгосон ганцхан тэр хүний өөрийнх нь өөрийгөө олж байгаа асуудал биш юм. Монголын төсөх урлагт бас тодорхой өөрийн нэрийг бас болж яах гэдэг чинь өөрийнхөө араас бас тодорхой үеийг дагуулах хариуцлага хүлээж байгаа гэж би ойлгодог. Уран бүтээлч хүн ер нь дэлхийн урлагийн түүхийг хараад байхад урлагийг хэдхэн хүнд бүтээсэн байдгийг шүү дээ. Сая би Америк нэгдсэн улс яваад ирлээ. Вашингтон, Нью-Йорк тэр агуу урлагтаа танилцаад ирлээ. Тэгээд тэдээс номоон гаргаад тэр урлагийн сурталчилгаатаа цөөхөн хэдэн хүнээс сурталчилдаг юм байна. Нийт нь хамаатлан манай урлаг юм байсан гэдэг олон хамгүй байна. Цөөн хэдэн энэ урлаг тодорхой цагт эдүүс гарч ирсэн эд урлагийн нэр хүнд болж явснараа Америкийн урлаг ингэж явж гин гэж.
тэгж гаргадаг тийм политик бодлого байна. Эч угаасаа ганц Америк хвшилтэй Оросын бодлогоч ийм манай бодлогоч ийм байж ёстой ийм байгаач ижиж байгаа угаасаа. Тэгвэл хамгийн гол нь би энэ өөрийнхөө энэ шавын зураачтай тодорхой цаг үед нэрийн хос болсон том бүтээл төөрөөрэй. Нэгсээ Монголын төсөлд өөрийн гэсэн үзэл бодлыг гаргаж ич тэн урлаг болж үүний дагуу бас урлаг хөгжөөсэй гэж бодож байна да. Би том хариуцлагатай том даалгавар өгж जैन гэж би ойлгож байна. Энийг биелэх бахаа гэж найдаж байна. Мэдээж багшигаа хэлсэн захиас даалгаврыг мэдээж биелүүлдэг баг. Яг тэрний дараа багш хүн бол яг одоо тэр үнэлгээс нэг харахад бол мэдээж шаваараа бахархах баг. Тийм ээ. Юугаар бахархайгүй жохоо миний шавнараас манай сайхан уран бүтээлтээс би гэж өөрийгөө тодруулж том бүтээл хийсэн. Түүнийг одоо уран бүтээл хөдөлгөжүүлсэн тэр багтал төлөвлөлд одоо энэ урлаг болно гэж би бодож байна. Төсөлтөнд танаас нэгэн савг асуумаар байна л да. Ер нь хүний хийсэн альва одоо ажил бол багч ихч байсан үн цэнтэй байдаг. Ялангуяа уран бүтээлчтэй одоо хамгийн одоо дурлсан, хүссэн, сонирхолтой хийдэг зүйл бол уран бүтээл байдаг. Тэгээ ганцхан цэг тавих, ганцхан зураас тавихын үнц нь ер нь юунд байд юм бэ? Тэгэхээр мэдрэмж гэж нэг юм байдаг юм. Уран бүтээл гэдэг бол хамгийн түрүүнд өөрийнхөө мэдрэмжийг түүнийг өөрийнхөө авьяасаараа илэрхийлсэн цагтар уран бүтээл болдог. Өөрийнхөө мэдрэмжийг өөрийнхөө чувствэг гэж ярьдаг юм осоор. Үүнийг өөрийнхөө зураасаар өөрийнхөө арга ажиллагааг илэрхийлэх чинь том школ байдаг юм. Сургууль. Үүнийг эзэмших хэрэгтэй байдаг юм. Үүнийг эзэмшээд эзэмснийгээ дагуу өөрийгөө илэрхийлсэн цагт урлаг болдог юм учиртай юм. Харин сургууль гэдэг бол үүнийг эзэмших их онлайн хувьд практикийн хувьд үүнийг эзэмших суурийг тавьж өгдөг. Энэ суурин дээр өөрийгөө илэрхийлэх нь бол зураач хүний өөрхийн чадвар авьяас мэдрэмж байдаг юм. Үүнийг тэр болгон хүн болгон бол бас гаргахгүй гаргаж чадсан л одоо урлагийн төхөнд зураачаар үлддэг. Ийм л учиртай юм да. За баярлалаа. Тэгээ үзэсгэлэнгийн халуун дотсон сэтгэлээс хавааж зөөхөр шавтай те алтан сургаалаа хайрласан баярлалаа. Тэг мэдээж бол таны сайхан энэ өрөөл бол мэдээж бат оршин. Тун удахгүй магадгүй ойрхон байна. Хэдхэн жилийн дараа таны одоо хийсэн өрөөл биелээ одоод өнөө бас ингэж ярилцаа сууж хална гэсэн тийм сайхан өрөөлийг бас өргөе. За их баярлалаа. Та бүхэнд их баярлалаа. Шавтай их баярлалаа. Урлаг улам хөгж болтугай гэж өргөе доо. За баярлалаа. Баярлалаа. Чадраа балын энэ удаагийн морины үзэгслэн ирсэн үзэгчдэд их таалагдсан гэдэгт итгэж байна. Надад ч бас маш их таалагдсан. Энэ бол орчин үеийн залуу зураачид морийг хэрхэн яаж илэрхийлж байгааг Чадраа бол харуулсан гайхалтай байна. Орчин үеийн техник арга барилаар морины зан чанар, хямралаг байдлыг илэрхийлж чадсан нь үнэхээр гайхалтай. Чадраа бол шиг ийм зураач дэлхийд ховор. Чимэд орж, доо болд, цэгмэд гээд эдгээр ахмад уран бүтээлчид дэлхийд Монголыг төлөөлдөг. Энэ гурван ахмад уран бүтээлчид тухайн нийгмийн нөлөөлөл юм а. Харин шинэ үеийн залуу уран бүтээлчдийг Чадраа бол төлөөлж явна гэдэгт итгэлтэй байна. Монгол хүн бол одоо төрөөл морь ундаг тийм ээ. Би ч бас адилхан 5 настайгаас ахвал морь унж өдөө өссөн. Монгол хүн яаж өсөж төрөндөө яг тэр замаар л явсан. Тэгээд одоо энэ урлагийн сайхан зам руу орсон. За яг дүрслэх урлагтай холбогдоод 15 жил болчихсон байна. Яг өнөөдөр бол 2014 онд төрсэн шинэхэн бүтээлээрээ 14 дахь би даасан үзэсгэлэнгээ гаргалаа шүү дээ. Яг танд юу бодогдож байна? За үнэхээр сайхан байна. Бас 15 жилийн хугацаа гэдэг бол бас хугацаа юм байна. Одоо ингээд эргээ бодоход айгүй хурдан өнгөрч юм шиг те. Гэхдээ өнөөдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээгээд байж байна. Энэ үзэсгэлэнгээрээ бас шинэ арга барил тийм ээ. Шинэ бас нэг өнгө төрхийг бас нэг харуулах гэж хичээлээ. Бас мэрэгжил нэгт үзэгч түмэн маань бас тодорхой хэмжээнд бас үзэж харсан байхаа гэж бодож байна. Гэхдээ одоо хөшөөл их юм хиймэр санагдаад байна шүү дээ. Өмнө хийх ёстой ажил бол их байна. Бодсон үзэсгэлэнгээ төлөвлөсөн бас зөндөө байгаа. Одоо бол эргэлж буцалтгүй одоо сайн хийн дээ. Хичээн те. Үзэгчд маань таны одоо өмнөх олон уран бүтээлийн мэддэг л дээ. Өөрөөр хэлэх юм бол өмнө хийжсэн буух, бэхэн уран бүтээлүүд, за эцэг малын бүтээлүүд гээд яг өнөөдрийн энэ сарвал талын өглөө үзэсгэлэн болохоор цоошин Чадраа бол гараад ирчихсэн. За тэгээ ер нь бол 2014 онд хийсэн одоо энэ 100 хаврын л хийсэн ажлууд л та миний бүтээлүүд. Тэгээ бас нэг арай нэг өөр юм би гаргая гэж бодсон юм аа. Тэгээд тэр энэ үзэсгэлэнгээрээ бас гаргах хичээх гэж бас бодлоо. Бас чадах ятгаараа тийм ээ. Тэгтээ одоо дахиад өөр юм хийнэ.
Магадгүй дараад нь чадраа бал яаж өөрчлөгдөх бол? Ер нь уран бүтээлч хүн бол өөрчлөгдөх л хэрэгтэй. Нэг юмдаа одоо зутгагдсан байвал тэр бол уйдгартай болно. Тийм учраас бол байнга л өөрийгөө шинэ өнцгөөс харах хэрэгтэй. Шинэ бас хийх хэрэгтэй. Тэгж л боддог. Мэдээж үзэсгэлэн бол уран бүтээлч хамгийн дэнд догдолсон мөвч байдаг. Өөрөөр хэлбэл та хэлжсэн 15 жил уран бүтээлээ тойрууллаа. Магадгүй энэ хүү үзэсгэлэн бол миний өмнө нь одоо 15 жил тойруулсан уран бүтээлийн тайланч байж болох юм гэж ярьж байсан. Тэг ер нь бол яг энэ 15 жилийн бас нэг тайлан болж харагдаж байгаа л да нэг талаараа. Тэгээд энэ үзэсгэлэн маань бас зөвхөн одоо Монголд гарахгүй одоо бүгд найрамд хятад ард улсын бас 2 хотод үргэлжлээд гарах юм төлөвлөгөөтэй байгаа. Үзэсгэлэн 18 хүртэл үргэлжлэн гарнаа. Таас өөрөө энэ шинэлэг уран бүтээлийн арга барил техникээс үзэж таваасаа. За яг ер нь бол одоо энэ орчин үеийн урлаг бол бас их энгийн болцсон. Гэхдээ энгийн болохтой бас арай өөр учиртай байх хэрэгтэй тийм ээ. Тэр юмыг л бас нэг бодоод тэгээд зуралт зохиомжийн хувьд, өнгийн хувьд, тэр техникийн хувьд бас нэлээд шинжилэл гэж бодсон юм. Яг одоо хоёулагийн ард хардаж байгаа энэ том уран бүтээлүүд таны яг энэ өнөөдрийн 14 дахь Бидаас үзэсгэлэнгийн одоо нэр шүү дээ. Саруул талын өглөө. Мэдээж сайхан өглөөг хүн болго багтахыг хүсдэг. За тий энэ бүтээлээрээ би үзэсгэлэнгээ нэрэлсэн. Өглөө гэдэг бол сайхан байдаг. Өглөө хүн нарандаа залбирч сүүгээ өргөж тийм ээ. Тийм учраас уран бүтээлийн маань шинэ зам нь бол одоо яг өглөөний нар шиг бас мандаж өглөөний нар шиг бас тэгээ цэвэр тунгалаг байгаасаа гэж бас бэлэгддэг. Яг одоо энэ бүтээл маань бол ерөнхийдөө бол гэр бүлийн холбогдолтой ийм бүтээл маань байгаа. Тэгээд эхнэр 2 охинтойгоо хамт байж байгаа. Тийм цэнгэр дэлхий дээр байгаа тийм бүтээл байгаамаа. Нэг зүйлийг танаас асуумаар байна. За мэдээж морины уран бүтээл туурхад бол яад ч юм нүдийг хүмүүс олж хардаг л да. Тэгээ таны уран бүтээл дээр туурсан энэ мордын нүд жоохон юу өгүүлж байгаа юм бэ? За нүд бол маш чухал юм те. Орчлон хорвоо ертөнцийг одоо харж таньж яадаг. Зураач хүний нүд бас айгүй чухал байдаг. Тийм учраас энэ ер нь зураач хүн өөрөөгөө л ер нь зурдаг шүү дээ. Тэгээ би бас өөрийнхөө олон нүдийг бас энэ уран бүтээлдээ тусах гэж бас оролцсон байгаа. Одоо ерөнхий хавтгаа ерөнхий байж байгаа зөвхөн тэр нүүр төрхөн дээр нэлээд ажилласан бүр тэр ч юм уу нүдэн дээр нэлээд ажилласан байгаа. Бас нэг арай өөр юмыг л гаргаж ирэх гэж бодсон юм. Цаашдаа уран бүтээл тань өндөр амжилт хүсье. За ерөөл отаршгаа хичээнэ. Төгсөлтөнд та манай үзэгч хандаад ямар сайхан үг хэлмээр байна. За урлагийг хүндэлж урлагийг бас биширж байгаа ард түмэнд баярлалаа. Та бүхэн маань урлагийг үргэлж дэмждэг шүү. Тийм учраас одоо бид бүхэн уран бүтээлч бид нэр үргэлж та бүгдийнхээ одоо итгэлийг тийм ээ итгэлийг дааж одоо өшөө олон сайхан уран бүтээлээр одоо үзэсгэлэнгээрээ бэлэг барина гэж бодож байна. Баярлж явдаг шүү. Хайртай шүү. За баярлалаа. Тэр үзэгч та бүхэндээ бид уран бүтээлч Чадраа балын Бидаас үзэсгэлэн шууд дамжуулан хүргэж байгаа гэдгийг бас дахин онцлие. Тэгээ үзэгч та бүхэн хэрвээ за мордын сайхан ертөнцөөр аялахыг хүсэх юм бол Blue Moon Art Gallery-г 9 сарын 18 хүртэл бас зорж ирэх. Тэгээ нэг юм хэлчихэдэг. Манай эхнэр одоо Солонгост байгаа байхгүй. Тэгээд одоо бас үзэж байгаа бах. Тэгээд эхнэртэй бас мэдлэгээ төвшүүлээ. Хайртай шүү чамдаа. За баярлалаа тандаа жаргах. За баярлалаа. За үзэсгэлэн гэдэг бол уран бүтээлч хүний сэтгэл догдолсон маш сайхан торгон акшн байдаг. За энэ хүү үзэсгэлэн тэр торгон акшн үзэгч та бүхэндээ хуваалцахаар бид энэ удаад нэвтрүүлгээ шууд дамжуулан хүргэсэн юм а. Уран бүтээлч Чадраа балын Саруул талын өглөө үзэсгэлэн маань салхийг хагаллаа. Бүтээл дүргийн акшн нэвтрүүлэг 2007 оноос хойш хэдийн 7 жил өнгөрсөн байна. Харин цаашдаа бидний үү таалах урагчууд уран бүтээлч та бүхэнд нээлттэй байх болно. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Уран бүтээлчтэй уран бүтээлийн өнөр сайхан амжилтыг хүсэн ёроё. Бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна да. Урлаг гэдэг нэг талаар эрх чөлөө сайхан мэдрэмж, аж жаргалыг төрүүлдэг шигэ түүнийхээ хэрээр хатуу гэдгийг хинч үгүйсэхгүй. Энэ том урлагт хин юу хийн? Түүнийхээ хэрээр оршин тогтно. Шинийг хүсэгч өөрийг санаачлаж, зураач Чадраа балын хувьд гаргаж байгаа үзэсгэлэн хийж байгаа бүтээл болгоноороо шинэ зүйлийг харуулж мэдрүүлэхийг хүсдэг нь бүтээлүүдээс нь харагдах юм. Шинэ бүхнийг ирэлхийлсэн, хүмүүсийн сэтгэлийг баясгасан бүтээлээрэн үзэгч олонний сонирыг мэлааж, сэтгэлийн таашаал мэдрүүлж, урлагийн халуун ертөнцөөр аялуулсан Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ажээ Бадрын Чадраа бал танд талархал илэрхийлж, уран бүтээлийн оргилон сайхан амжилт хүсье.